Улсын их хурлын гишүүн Бат үл, Эс баяр улсын их хурлын гишүүн асан Б Дэлгэрм, Б Бат хоёр Б Жаргал сайхан, улсын их хурлын гишүүн агсан Эс зөрөг тэргүүтээ улс төрчдөд 40 мянгатын хүүхдүүд гэсэн оморхол бахархал байдаг юм билээ. Тийм ч учраас 40 мянгатад алдарт билет цамдлын хөшөө босгож жалга довны үзэл ханхлуулсан. Мөн сэтгүүлч зэ алтай хүртэл манай микрийн атман энтергээд ярьдаг юм билээ. Дамбын хишиг жаргал Монгол газрын босс Мянган-Баяр хоёр хүртэл Шувуун Бабрагийн хүүхдүүд гэдгээрээ нөхөрлөнө. Сонин шүү. Дамбын хишиг жаргалын тухай цухас өгүүлье. Танд энэхүү видео сонсож байгаа үеийн мэндийг хүргэе. Та яг одоо YouTube-г subscribe хийж мөн лайкан заавал дараарай. Баярлалаа. Тэрбээр сургуулийн сурагч байхдаа хаанаас чимбэ туусан алтан бөгөж гэртээ зүгээд иржээ. Дамбугай хаанаас авсныг нь асуусан ч хишиг жаргал хүү хэлсэнгүй. Аргаа барсан дамбугай загдаад хандан манай хүү алтан бөгөж зүгээд гэртээ ирлээ. Яавч зөв гарын зүйл биш гэж. Ингээ цагтаа нэр хишиг жаргал хүүг дуудан юун бөгөж болохыг нь асуувал хишиг жаргал хүү та нарт дуудлага өгснөөрөө дамбугай айлнаад бөгжийг чинь сайн мэдэх бах. Сайн мэдэж байгаагаар нь дамбугайг аваад яв гэж Хэвник хариулсан гэдэг. Дамбын хишиг жаргал нэгэнтээ хундагны үг хэлэхдээ ямар ч хамаагүй аргаар сайхан амьдарцгаая гэсэн гэдэг шиг эцэг ихээ алхан дээрээ бөмбөрүүлсэн сайн хүү юм билээ. Нутаг усаараа угссан олон атманууд дунд хинтийн нүдрэг чангатай залуус олон бий. Тэр дундаа хинтийн аймаг дотроо бэрх тосхноор угссан залуусын тэргүүнд луусан гиндэнгийн соёлт юм. Ёр урлагийнханд спортынханд ч Ахмад үе гэсэн ойлголт бий. Шоронд гянданд ч гэсэн Ахмад үеийг хүндлэх өргөх тал адил бий. Тэгэхээр эл соёлт Ахмад үеийн төлөөлөл гэж хэлж болно. Орос зэрэг бүжгэнсэн бэрх хэмээх тосгоны хамгийн дүрсгүй хүүхэд нь соёлт байж. Тийм ч учраас 14 настай хүүг сурган хүмүүжүүлэх гээд хүүхдийн засан хүмүүжүүлэх газар руу илгээсэн юм. Нэгэнтээ эл инкватор шүү хурал дээр намайг эргэн шүүлэх гээд зэрлэгшүүлсэн завсангийнханд гомдож явдаг гэж үлээ. Түүнтэй адил эл соёлтыг хүмүүжүүлэх нэрийн доор шоронгийн тав болох замыг нь засангийнхан зааж. Хүүхдийн колонд атма нэрийг зүүж хинээс жадаггүй нэгэн болоод өмнө дэлгэр Баян зүрхийн чанга тэглэмтэй хориход нөлөөтэй хулгаруулж чаджээ. Тэгээд 1980 онд Баян зүрхийн хорих датан бөөгдөж хоригдлуудыг нь Майнд дахь хорих анги руу шилжүүлэхэд соёл тачигдж очсон юм. Майндын шоронгийн архаг хоригдлууд Баян зүрхийн хорихын хулгаруудыг таатай хүлээж авсангүй. Баян зүргээс ирсэн хоригдлууд ч гэсэн байр суурийг олох гэж тодгоогон ажиллаж байлаа. Соёлт Майндын шоронд Дамбын Нармандах гэдэг хулгартай гал байв. Нармандах мөрөдөө тоглоомод нүдээ ухаад өгчөгдөх. Өөрөө гайгүйж тоглож чана. Майндад ирэнгүүтэл Нармандах мөрөдөө тоглож гарна. Соёлт гал хамдаа занган мэдэхгүй хулгайч нартай битгий тоглол. Улаарч байж алуулав гэж хэлнэ. Нармандах тийм сэрэг толгойтой нэгэн байгаагүй учраас тоглоод явж чана. Хянагч нар хөзрийг нь хураачхад байхдаа шага, чулуу, даамар хүртэл мөрөдөө тоглоно. Тэгээд нэг удаа соёлд ялнаас буугаад ирвэл Нармандах гартаа хутгалуулчихсан байлаа. Соёлд үзвэл гарынх нь алхыг нэв дүрсэн байв. Соёлд чи хэн дөрүүлчих вэ? Чамайг дүрж байгаа хулгайч намайг сэрээлээдэ гэхэд Нармандах ойлгнан. Дарахны Батүлэгтээ тогсон чинь мөрийн дээр унждаг байна штэ. Тэгэхээр нь банд лалраар нь дуудсан чинь хөгжнийг чинь хусчихлаа. Муухай өвдөж байна гэж. Соёлд гудсан дороо нуусан салхимны угархайгаар хийсэн хутгаан төрүүлээд гарчгүйсэн байна. Дүүдүүлгүй нэгтгэлийн хонх дуугарч хоригдлууд амандаа хараад уншсаар тооны талбайд суулаа. Хорихын дарга нарын барлаг хийж байгаагаа нь өөрийн зүрх зоригоор албан тушаал хүрдсэн мэт ойлгосон Өвөрхөнгө аймгийн харьяат Майхүү гэдэг журам хоригдлуудыг өшигч. Хэв журам сахиулах ажлыг хийж байгаа царайн тэр юм байх. Тэрбээр хянагч нарыг харан улам өнгөрч муусан хөжрийн завхай мочиг лалруудаа хүний өөрийг нэг их барчилгүй тооныхаа талбайд суучих гэж хашгичж зогсдол хэн нэгэн хүн хүзүүрүүн хүчтэй зохиод авах шиг болохоор нь Майхүү хүзүүн дээрийн гарсан хадгаа агарлаа гэж андуурсан бодоод эргээд гартал
ард нь лувсан гинтэнгийн соёлд гартаа худаг барьчихсан. Чи энэ олон ядарч зүдэрч яваа ирчүүдийг алим болгон зазантай нээлж магц усыг нь зулгах гэсэн юм бэ. Би тэр дээргүй өнгөрсөн хулгайч чамайг алчхаад нэг мөсөн дууснаа гэж хаж гарчээ. Тэгээд майхуг дахин худгалах гэтэл хоёугууд соёлтын гараас худгийг нь салхан авлаа. Соёлт дарахны бат хүлгийг шилэн үзүүр нь худгалж худганы үзүүр амаар нь зовхойж байсан гэдэг. Соёлтод худгалуулсан майхуу бат бэлэг хоёрыг амьд үлдэхгүй гэсэн яриа засан даяар дарахлаа. Гэсэн хэдий абортын гэргэр шоронд ял идэж байсан хэмчин буйнаар эсэм минь үлдэцгээсэн юм. Хоригдол тамлах өвчтөй майхугийн хүзүүн дээр гарсан хатиг хутаг зоолгон хурдан идэгсэн гэдэг. Соёлт майхуг болон бат бэлгийг худгалсан үйлдэлдээ Төв аймгийн шүүхэр ял нэмүүлж хар айрагдах онцгой төглөмтэй шоронд очлоо. Хар цэргийн генерал Хар Ламсуран Зэвлэн Уанжиг Жамба дашин мундаа нар энэ цаг үед Монголын шоронгийн хаад хэмээн яригдж байлаа. Овгрууд гяндангаас дэглэн буурж ирэх сургаар хаалхын шоронгийн овгор Хар Ламсурангийн банд цэлэн бөксө хөдөлгөн одорч өөр авийнхын хүмүүстэй нохоотой харьцаж байгаа юм шиг дэрлэх нь хулгаруудын хэндэнж таалагдсангүй. Цэлэм шин залуу атман соёлтыг үгээр өдөж чи их хүн хутгалдаг болгаж чаддаг юм бол намайг хатгаж хар генералаа ирэхээр хачин болгоно гэж үтэн. Соёлт дэсэн гэхэд яаж дэсэх вэ гэсэн аяттай цэлмийг тоон сууж байхад нь амины наагур гэрчүүдийн дэргэд өгдөөгүй худгалж дахин ялаа нэмүүллээ. Нэг хазгай гიშгсэн хүн тэр чигээрэн урууддаг аж. Үүнээс хойш олон жилийн дараа буюу 14 настайдаа гэрээс гарсан хүү дууж гарсан хойноо бэрх тусгандон иргэн ирсэн байлээ. Өдгөө тэр бэрх тусган борон тэр хоёрын хооронд жоншон зөгөөд зарим нэг нөхдөд зуудаг нохой хууддаггүй гэдэг үгийг сэмхэн сануулсан шиг эгэл даруухан амьдарч явна. Эргчүүлэг шиг үнэтэй зүйл гэж хаанч байхгүй билээ. Бэрх тусганы дэггүй бэцхэн хөө соёлтыг хүүхдийн цасан хүмүүжүүлэх газар цолиод бэрх тусгандоо зэнглийн манлад өргөнө гэж бодсон нь энэ дөрөл байлаа. Эл соёлтыг дараагаар бэрхийн гисэн тодтголтой бат гиндэнгийн очир боригийн инг жаргал нарын ирчүүл хаалхын шоронд нэрийн үлдээсэн юм. Мангар очир гэхээр 80-ад оны майнд мөнгөн мөртийн хоригдлууд андахгүй. Очир ухааныхаа молгуудаа мангар хочтой болоогүй юм. Түүнийг харбаг наснаас орон шоронгоор яваагүй бол өлхөн бүхийн золонд хүрэх байсан гэж очирыг мэдэх нүгт нь ярьдаг. Тэрбэр хүнийг хүнээр нь гуйдна хэмээн залуу халуун насаараа аархан явсан үе бий. Энэ байдал нь очирыг олон удаа шоронгийн хаалгад татахад хүргэсэн билээ. Мангар очир шоронд ял идлэх хугацаанд өөр шиг хүчтэнхэтэй ирчүүдтэй нөхөрлөж байлаа. Монгол үндэсний бүхэн спортын өвгөн гавья тамирчин Бадам дөрийн бүрв дөрчин хүү хаалхын шоронд мангар хочорон алдаршин төвөж явсан даваг чимэд бол очирын ганц гал хам юм. Очир өөр төвхтэй асуудлыг хар тэнхийгэр шийднэ. Ямар сайндан мөнгөн мөртийн шоронд хоригдож байхдаа өөрөөр нь оролдоод байсан нэгэн хурган овгорыг тунгалаг тамирын кинон дээр захиур төмөр төвжлийг хүлдэг аргыг хэрэглэж амьдаар нь боодог хийх төгсөн хэрэгээр нэглэм дээшилж байх вдэ. Захын хүнийг барин авч дүүгүрдэн нөгөөдхийг нь зохиод унагадаг байсан юм билээ. Бэрхийн уурхай бол жончны томорд газар байсан учраас зүүн аймагуудын их хөлийн төм түжигнсэн бум бүжигнсэн тусхан байлаа. Тоймоо алдсан олон орс зэргүүд Монгол хүүхнүүдийг хүчиндэх асуудал соёлт, инг жаргал, очир нарыг бэрх тусханд байх хугацаанд л лав гардаггүй байлаа. Мань 3 орс зэргүүдийг хүртэл жагсаадаг атманууд байсан бөгөөд эдгээр ирсийг шоронд явжсны дараа орос зэргүүд гутал тайрах, охид хүчиндэх бузар ажилтан орсон байдаг юм. Бэрх тусгыныхан эдгээр ирсийн адал явдлуудыг тэр бүхэнтэй ярилцгааж энэ 3 шиг атман манай энд дахин дүрэхгүй гэцгээдэг юм билээ. Гэрэл маг нь ям лавг шиг шоронд атман болно гэж өөртөө үүрэг хариуцлага хүлээгээгүй ч хаалхын шоронгийн ямар ч атман хүлээн зөвшөөрдөг залуу улсын нэг бол Банзрагчин Эрдэнэбаяр юм. Хинти аймгийн өндөр хаан хот кино монтаж юм байна. Энэ нэрнээс үзүүлэх Хинти аймагт кино монтаж хийдэг байсан байж л дээ. Кино монтажны байрны Эрдэнэбаяр найз нөхдийнхэн хэмжээнд даруухан шархуу байлаа.
Цэргийн алба хааж охидтой үерхэж, найз нөхөдтэйгөө наригах үедээ наригж, наймаа арилжааж хийдэг нэгэн байв. Хужаа байрны Насанбат гэдэг хүүтэй үерхэн. Найзууд улсан хойно охид эргүүлнэ. Гэтэл нэг удаа Насанбат нь охидын нэргэд найздаа нээрлэхийг хөнгө аяс үзүүлсэн байна. Үүнээс үүдэн зөрчилдөөн үүсч Эрдэнэбаяр Насанбатыг 4 удаа худгалж орхижээ. Шаралхуу зан шал хэрэггүй харигталд охидын дэргэд өөрийг нь товоолгох гэсэн найзын дэмий үгс залуусын амьдралд цусан зам татуулж орхижээ. Ингээд 19 настай Эрдэнэбаяр 4 жилийн хорих ял авч Насанбат эмнэлэгт хүргэгдэжээ. Өндөр хааны хорих ангид Эрдэнэбаяр ял эдэлж байхдаа хаанхын жимбэ нэг эдгээтэй муудалцсан зодолцсон байна. Гэтэл тэр нөхөр нь нас барж хүн амны хэрэгтэн болоод зөвхөн хараагийн чанга дэглэмтэй хорих ангид очижээ. Тэгээд тэр шорондоо нэг их удалгүй Майнтын хорих ангид ажигдан ирэв. Нилээд чангарын хоригдлуудаа Майнт руу илгээж ядарсан этгээдүүдийг оронд нь авч тоог үзэдэг жишг тогтоод байлаа. Эрдэнэбаяр хайрын залуунаас шоронд өнгөрөөж байтал бас нэг гай дайрав. Улаанбаатар хотоос танхай хэрэгээр ял эдэж байгаа Дөвшин гэдэг хоригдол Эрдэнэбаярын нүдэн дээр нутгийнх нь ядарсан Нинжа батаг балбдаг байлаа. Зүгээр нэг зодохгүй лалар банд нь мэдэгдэхгүй хинтийн муусан гөлөгнүүд битгий урдуур хойгоор хөлгөлдөд бай. Хүний өөрийн гэлтгүй цөм зохин шүү. Бүгдд нь хэлнэ. Үгэн дотор үг, өхөр дотор өхөр гихчээр өөрийг нь хүртэл дайруулж байгааг Эрдэнэбаяр мэдэж байлаа. Бас нэг өдөр Улаанбаатарын овгор гэж өөрийгөө эндүрсэн Дөвшин батаг балбахыг банзрагчин Эрдэнэбаяр дэвжсэнгүй. Зуудаг нохой хуцдаггүй гэдгийн адилаар Дөвшингийн хажуугаар гарахтаа л 2 удаа бүлж орхисон юм. Хинти чигийн бүрээд хүүгүүд худаг барин босоод зусан дүрж хуунд нь хийдэг аж. Ингээд Эрдэнэбаярын хувь заяаны төөрөг дахин төөрч онцгой дэглэмтэй хориход 25 жилийн ял эдэлэхээр очсон байлээ. Хаач юусан нутгийн нэгэндээ өмөрөх сэтгэлгээ хинтэвчүүдийн мах цусанд нь байдаг юм болов. Өдгөө ингээд Эрдэнэбаяр олон жилийн ялыг ардаа хийгээд өндөр хааныхан гудамжаар алхах цагаан хүлийн жирийн дэглэмтэй шоронд сууж байгаа билээ. Хинтийн нутгийн эрчүүд шоронд хийсэн дуйланд хэрэг Эрдэнэбаяраар дууссангүй. Аймгийн зан Бадцух агсны том хүү Оюунбаатар аавыгаа дуурайж бүх болсонгүй. Гэмтэргийн ертөнц рүү халтран орж орон байрны номер 1 хулгайж Бад очрын болортой нийлэн хэсэг хугацаанд Улаанбаатар хотод тансаглажээ. Энэ нэг тансаглалын уул мөрөөр ганц удагдах мөрдөнд шоронгийн ургуудтай эн зэрэлцэж арсалдаж явсаар хөлдөө хочийг хүртэв. Аав нь аймагтан үзүүрлэн заан цол хүртсэн бол хүүн ганц удагт удаа дараа танхайран худгруудыг айлгадаг нэгэн болжээ. Ингээд манер 12 жилийн ялтай Майнтын шоронд ажигдан очлоо. 1000 гаруй хоригдолтой Майнтад урлаг спортынхан Нүсэр баяр болно. Тэрхүү баярын хүрээнд 128 бүх зодоглож ганц удгийн подволд 3 жил суусан хөлдөө Оюунбаатарыг хаях аймаг сумын цолдон гарцсангүй. Бүхийн хоргойтой албан хаагчид цөөнгүй байдаг болохоор Оюунбаатарыг тэр доор нь хоригдлуудын зөвлөл журам сахиулагч болгов. Майнтын хориход ирсэн даруйдаал хүчин авсан Оюунбаатарыг хуучин хулгуурууд занаж эхэлсэн юм. Тэр тусмаа албан тушаалан буулгасан Харболт хэмээх овгор хулгайч ихээр үзэн ядаж байлаа. Түүний командод төмөр өргөж булчин жирэмсэн хөгжүүлсэн шинэ үеийн хоригдлууд бэлэн байв. Тэгээд Харболт залуусыг архиар дайлан хэв журам сахиулагч Оюунбаатарыг олон хулгайч нарын дунд зүснөжтэй нь олохоор ярилцаад гарчээ. Тэдний зөрчлийг гадралсан хорих ангийн дарга Хурандаа Анхбаатар. Нугас амгалан бол нуур амгалан гэдэг юм шүү. Овгор хулгайчууд бэбинийхэн дээр гарах гэж шоронг там болгодог юм. Эвдэ байвал хүчтэй гэж байлаа. Энэ үг даанч хожимдсан байв. Харбол тэргүүтээ овгор хулгайчууд Оюунбаатарыг хон болгохоор халуун усны байрлуу дагуулan оржээ. Хуучин хулгуурууд за одоо ч дайн болох нь дээ. Ямар ч байсан дулаан хувцас өмсөд тоон зуухан бодъё гэж байлаа. Хулгайч бүхэн халуун усны байрыг нүд салхалгүй харж байсан гэхэд болно. Дөөдөлгүй хаалга завгдан онгойч Харболд гэзэн дарангүйж тооны талбайн голд өөхөдгийн унлаа. Түүний гарын салаагаар цус бүргэлэн орсож байсан тэр.
Болдын араас атман болох гэж хэлбэрсэн залуус амнаа тамцаа хаалгаар чихэлдэн гүн гарч ирлээ. Тэдний араас хон дөхөрөгч аятай гартаа цустай худаг барьсан Оюунбаатар гүйн гарч ирээд та нар шиг банд намайг хизэж цустай минь хутгаж чадахгүй. Би та нарыг бодох юм бол шог шоронд ч шороонтын цэвэн шиг явлаа. Борцогны шоронд болсоо самдан шиг явлаа. Сэдсэн хааны хүүхдэр оролцсон хулгайч бүхний гэзийг нь бариулна гэд буухтаж гэдэг хулгайчийг хөөн гүйцэж дашин унгаад зээжинд нь бүлж орхилоо. Тэгээд ч зогссонгүй дахин 2 залуу хутгаллаа. Нөгөө атманууд алигаан алдаж хянагчийн байрны галхыг нүдэж та нар энэ хөлдөө Оюунбаатарыг зогсох үүрэгтэй үсттэй. Бүгдийг маань аллаа шүү дээ гэд үйлэн донгодож эхэлцгээв. Хянагч нар ч Оюунбаатарт ойртож чадалгүй. Наа тэнэг үйлдэлээ зогсоо. Ивэр ярий гэж байлаа. Оюунбаатар дахин 2 залууг хутгалж зарим нэг атмануудыг байр дамжин ирж байлаа. Овгорууд аль хэдийн нинжа нарын орон дээр нэгэн хүүрдэг нөмрөөд хэвдэж байв. Зарим нь жорлонд бие засах нэрээр нуугдаж байлаа. Нэг цаг гаруй муур хулган болсны эцэст Оюунбаатар өрөөндөө орон цусаа угаан хэвдэж байхад хянагч нар гиндүүлэн барьж гаалан балбаж билээ. Энэ хэрэгтэй Оюунбаатар ялнам үлэхээр Төв аймгийн мөрдөнд байхдаа Батлан даалтад гарч өөрийн гал хам гонгорын галааг зайсангийн хорихын эмнэлгээс 10 хоногийн чөлөөгөөр авчээ. Ингээд мань хоёр Улаанбаатар ресторанд хэд хоног найрлаад Оюунбаатар нь галаагаан хориход хүргэж өгчээ. Зайсангийн хорихын дараа Өлзий бат Батлан даагч Оюунбаатарыг хараад "Чи чинь нөгөө хөлдөө Оюунбаатар биш үү? Чамайг шоронд гарсан санагдах юм" гэхэд Оюунбаатар энэд алдан. "Хүмүүс дандаа миний дүүтэй андуурах юм. Манай дүү одоо Мантин шоронд ял идэлж байгаа. Бид хоёр тийм адилхан байна уу гэсэн гэдэг." Оюунбаатар хөлдөө хочондоо даарамгүй гүйлгээ ухаантай. Сэргэлэн нэгэн бөгөөд өдгөө шоронгоос гараад Улаанбаатар хотод улсын их хурлын гишүүдтэл цуг мандаж яваа сураг дуулдах юм да. Хаан хинтийн олон залуус айлч шоронд босоо явсан. Тэдний нэг нь зулаа хэмээх 30 гарч яваа залуу бий. 5 жилийн хорих ялтай ороод жир чанга онцгой гиндэн хүртэл суугаад амжсан. Дандаа сахилгын агтар ялны муулна. Онцгой хорихын дарганаар өрөөнд нь ороод ирэхэд байн орж ирээд байвал байхгүй болоход үгэн шүү. Амар амгалан байдал битгий эвдээд вэ гэж хэлээд л гянданд орж байгаа. Гянданд хүртэл сахилгад орно. Наралгаанд гавтай гараад л хоригдол зөхөж унгана. Байнгын зодооны бэлтгэл хийгээд л онцгой өвгрүүдийн дэргэд нэг хөлөө өргөөд нэг сайхан зодтолдох юмсан. Энэ лалрын шоронд эрх үшиг үдчих хүн байна уу гэж асуув. Өвгрүүд түүнийг хараагүй царайлаад л сууцгаана. Өөдөөс нь эвгүйхэн дугуйрвал зулаа зохиод унгачхана. Онцгой холгорууд тоон зууж байхад хамгийн сүүлд орос хороомон худал цагаан замц мөрөвчтэй харуум дөмсөж малгайгаан хилтийдгүү тавьсан зулаа гарч ирнэ. 5 жилийн дотор гянданд 2 удаа ороод амжсан энэ залууг халахын шорон хөлийн зөвшөөрч байсан. Өдгөө наранд гарч нам суугаагүй л яваад уулдах юм. Бүх хэцүү бэрхийг туулсан хүн одоо олныг төвшин сайхан амьдрах хэрэгтэй дээ. Хаан хинтийн нутгийн олон эрчүүд хөлдөө Оюунбаатарын хэлсэн шиг борцгийнхын шоронд босоо сандан шиг явж шог шоронд нь шороотын цэвэн шиг бужигнуулж сандаалж явсан түүхтэй. Нэр алдангуурт шиг үеийн үед дуурсагдах нь хаашаа юм гэхэд Монгол улсад шорон байгаа цагт яригцаар л байх болно. 2001 он Авдрамтын Чангаас бичх байна.